За номжим гишүүний микрофоны номжим гишүүн. За бизнес эрхчлөөний тухай хууль болон дагаж орж ирсэн энэ хуулиудыг ерөнхийд нь харж байна. Нэлээд олон хууль байна. Бүр наривчилж бүгдийг нь бол харж хамжаагүй байна. Нэг яралтгаар орж ирсэн учраас. Тэгэд ганц хоёр асуулт асуух гэсэн. Нэгдүгээр энэ малгай болж орж ирж байгаа бизнес эрхчлөөний тухай хуулийг харахаар нэлээд тийм тунхагийн шин чанартай. Яг ямар одоо зарчим барьж юун дээр тэр нь хэрэгжээд явахын гэдгээ нэг ойлгомжгүй. Ерөнхийдөө болвол байх ёстой ардчилсан нийгэмд хууль дэдлэх ёс байдаг бол мөн чөлөө зах зээл, хувийн өмчийг одоо хамгаална гэдээ бид нэр үндсэн хуулиндаа тусгацсан бол тэнд байдаг л ерөнхийдөө зарчмууд байгаа байхгүй юу. Тэгээ дундуур нь болохоор нэлээд яг уу ингээд асуулт асуухаар юмнууд наривчлаа харах юм бол зөндөө байна. Жишээ нь бизнес эрхлэгчийн нэр хүндэд халдсан үнэлэхгүй мэдээлэл гаргах түгээхийг төрийн бодлого үйл ажиллагаанд хориглоно гэдээ орчиж байгаа. Тэгээ төрийн бодлого үйл ажиллагаанд хориглоно гэхээр эзэн биегүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ингээд үнэхээр бизнес эрхлэгчийн нэр хүндэд зүй ёсны бусаар халдаад эхлэх юм бол ямар арга хэмжээ авах юм? Хэн нь авах юм? Ямар хуулийн дагуу авах юм гэдг нь байхгүй. Дагаж яг энтэй холбоотой тэгвэл тусгаалсан эрүүгэн байд юм уу, ямар нэгэн зөрчлийн байд юм уу, хариуцлага юм бол орж ирээгүй. Тэгэхээр энийг жишээ нь одоо яаж хэрэгжүүлэх юм? За хоёрдугаард энэ ер нь яг ингээд тунхагийн шин чанартай байгаад болохоор за яг энэ ингээд нэг юм зорж байгаа хүсэж байгаа юм байгаа юм байна гэж бодож байгаа. Тэгээ ингээд агсан хуулиудыг нь харахаар ихэнх нь бол өмнө орж ирсэн зөвшөөрлийн хууль байгаа шүү дээ, тий. Тэгээ хөрөнгө оруулалтын хууль нэлээ ингээд өөрчлөгдөж орж ирсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хуулийг ер нь ямар үзэл санаагаар хөндөж энэ асуудлуудыг нэмж орвоо гэдгийг би нэгдүгээр тодруулмаар байгаа юм. Яагаад тэгэхээр энд нөгөө хөрөнгө оруулалтын хуулийн дээр олон улсын нийтийн эрх зүй нэг төрлийн хэлбэр болох олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйд хэрэгэлдэг энэ одоо ингээд зарчмуудыг бол бүр ингээд хуулиндаа суулгахаар оролцсон байгаа байхгүй. Тэгээ энэ яагаад олон улсын нийтийн эрх зүйд энэ зарчмууд байдг вэ гэхээр нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг капитал экспорт хийдэг газруудаас авахын тулд л байдیں۔ Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт орж байгаа зүйл чинь энэ чиглэл рүүгээ яваад байгаа мó? Эсвэл хөрөнгө оруулагч гэдэг дээрээ дотоодын хөрөнгө оруулагч бизнесүүдийгээ ч гэсэн бодоод эднэртээ бас илүү ээлтэй гэдэг бодлогыг оруулах гэж оруулсан юм уу? Үзэл баримтлалын үед юу бодож та хэд маань энэ хөрөнгө оруулалтын хуулиудыг өөрчлөхийн заалтуудыг оруулсан гэдэг дээр хариулт авъя. Тэгээ энэ дээр нэг 3.1.15 дээр үндэсний таатай нөхцөл гэдэг тодорхойлтыг оруулсан байгаа юм хөрөнгө оруулалтын хууль дээр. Гэхдээ үндсэн хуулийн дээр нь энэ тодорхойлттой холбоотой нэг ч үгсэг байхгүй. Тэгэхээр яагаад энэ үндэсний таатай нөхцөл гэдгийг та бүхэн тодорхойлт хэсэг дээр энэ хуулинд оруулчаад яг бусад хөрөнгө оруулалтын одоогийн хууль өөрчлөгдөж байгаа хууль дээр ч гэсэн энэ нэр томьёог юусоо хэрэглээгүй байгаа юм. Тэгэхээр ингээд би ингээд жижиг шажиг юмнаас авахд ямар учиртай яагаад гэдгийг нь юусоо хуулиас хараад ойлгохгүй байгаа болохоор ойлгомжгүй байгаа болохоор та бүхнээс ямар үзэл баримтлалаар энийг юу ч гэсэн оруулж ирвэ гэдгийг асууж. За 7 номер ойлгомжтой хариулъя. За намжим гишүүний асуултанд хариулъя. Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хуулийн үзэл санааны хувьд бол аль одоо зүйлүүд нь байгаа. Нэг өсөндөө гаднаас хөрөнгө оруулалт татах, Монгол улсад татах тэр зүйл байгаа. Мэдээж хөрөнгө оруулалтын хууль учраас бас дотоодын бизнесүүдтэй одоо тэр дагалдах хуулиар одоо зөвшөөрлийн хуулиар ч гэдэг юм уу бусад хуулиудаараа бизнесийн орчныг сайжруулах ийм одоо үзэл баримтлалаар бол орж ирж байгаа. За үндэсний таатай нөхцөлийн хувьд бол олон улсын жишгээр явдаг ийм одоо зүйлүүд байгаа. Тэгэхээр одоо хуулиндаа ингээд ишлэж оруулах тэр тал дээр бас яг алдсан байж болно. Ер нь бол гол зүйл нь бусад бүхий л улсуудад үндэсний таатай нөхцөл гэдэг маань гадаадын хөрөнгө оруулагчдад дотоодын хөрөнгө оруулагчдад олгодог нөхцлөөс дордохгүй тийм ижил нөхцөл байдлыг олгоно гэсэн ийм одоо олон улсын зохицуулт байдаг учраас энэ зохицуултыг нь бол аль болохоор оруулж энэ шинэлэг одоо трендүүдийг оруулъя гэсэн ийм үзэл сурталаар хийсэн байгаа. За ер нь бол тодорхой одоо нөгөө хариуцлага тооцох дээр бол мэдээж бас одоо сайжруулах зүйлс байгаа байх. Одоо тухайлбал дагах хуулиудаараа ч үгүй юм уу. Ер нь аль болохоор бид нар энэ дагах хуулиудаар нь тухайлбал орон нутгийн засаг заргаатай ч юм уу хариуцлага тооцох гэдэг юм уу тодорхой хөрөнгө оруулалтад садаа болж байгаа газрууд байх юм бол энтэй бас ажиллах ийм одоо залтууд бол байгаа. За 4 номерын микрофоныг нэ. Эдийн засгийн хөгжлийн яам төгөлтөр хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр гол яг концепц шинжилгээ хийж байгаа юу байна гэхээр хөрөнгө оруулагчийн юусэн гомдлыг шийдвэрлэдэг тогтолцоотой болъё. Тэгээ эргээд маргаан олон улсын арбитраж шийдвэрлэх эрхийг баталгаажуулах талаар илүү тусгаж өгсөн. Мөн төрийн байгууллагуудын чиг үүргүүдэд тодорхой болгож өгсөн.
төрийн байгууллага, засгийн газрын эрх үүрэг, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагуудын чиг үүргүүдийг тодорхой болгож гисэн байна. Мөн олон улсын энэ түрүүн таны дурдсан хөрөнгө оруулалтын баталгаа сүр зэчмүүдийг бүгдийг тусгаж гисэн байгаа. Үндэсний тата нөхцөлд гэж байгаа яг юугаар болохоор манай улс 43 оронтой хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хилцээр байгуулсан байгаа. Энэ хилцээрүүд дээр бид нэр үндэсний нөхцөл болон үндэсний тата нөхцөл гэдгийг олгож байгаа. Тэгээд энэ нөхцлүүдийг олон улсын гэрээ эрх зүйн тусгасан юунуудаа бид нар бас энэ хөрөнгө оруулалтын хуулийн дээр тусгаж ингэж оруулж ирж өгч байгаа. За сэдвэр гишүүнийг асуух гишүүдийн нэрсэнд нэмье. За намжим гишүүн тодруулъя. Тийм олон улсын нийтийн эрх зүйн хөрөнгө оруулалтын эрх зүй ямар ч мэдлэггүй хүмүүс энэ хуулийг бичиж байгаа учраас ийм аюултай юм орж ирж байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалтын гэрээнүүд чинь BIT буюу хоёр улсын хооронд хийгддэг. Тэр улсын юунтай л холбоотой. Тэгтэл та нар энэ зарчмыг өөрсдийнхөө дотоодын хууль тогтоомжинд бүгдээр ингэ оруулаад ирэхээр бүх улсуудаас орж ирэх хөрөнгө оруулалт чинь энэ нөхцөлийг хангаж байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө хуулинд чинь байхгүй. За тэгээ ингэ ороод ирэхээр яах вэ гэхээр нөгөө дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, тендерт одоо юу гэдэг худалдаа авалтанд дотоодын одоо юмаа илүү бай. Эсвэл жидүү эрхлэгчтэй дэмжиж гэдэг бид нар хууль тогтоомжороо энэ гарах боломжгүй болчдөг. Гадаадын компаниуд нь ч гэсэн та нар надад дотоодын ингээд таатай нөхцөлд байсан юм чинь би ч гэсэн адилхан орох хэрэгтэй гэдэг юм а хэлдэг байхгүй юу. Тэгэхээр ямар ч юм бодлого байхгүйгээр ийм нарийн их л гой сансагтахоор нь л оруулаад ирсэн юм шиг харагдаад байна л та. Тэгэхээр энэ асуудлуудаа нэлээсээ харах хэрэгтэй. Дээр нь тэр нөгөө тунхагийн шин чанартай юмнууд дээр хэрвээ бизнесийн нэр хүндэд яачих юм бол ямар арга хэмжээ хэн авахын тэрийг тодруулаад өгөөч. Миний асуултанд дутуу хариулчлаа. Эсхийн 4 номер. Эдийн засгийн хөгжлийн төгөлдөр бизнесийн эрхчлөөний анхдагч хуулийн юун дээр төрийн бодлого гэдэг дотор бизнес эрхлэгчийн одоо бизнесийн үйл ажиллагаанд аливаа ямар нэгэн хэлбэрээр одоо нэр хүнд талдахгүй гэж тусгасан байгаа. Энэ тусгаж байгаа зүйл залт нь болохоор эргээд бизнес эрхлэгч төртөө маргалдах, төртөө шүүхэх дээр очиход энэ залтаараа өөрийгөө хамгаалах, өөрийгөө одоо нэг юм зүйл залт болно гэдэг талаасаа бид нар оруулж ирсэн байна. Намжим гишүүн тодруулъя. Тий нөгөө асуулт тодорхой байхад хариулж чадахгүй байх гэдэг маань яг нарийн бодож орж ирсэн үү эсвэл яарвчлал гой сонсогдож байгаа болохоор бичээд ороод ирсэн үү гэдэг дээр маш тодорхой байр суурь нь харагдчихлаа гэж бодож чинь. Тэгээд энэ мэтчлийн ингээ нэлээ нарийн юмнууд байгаа аахгүй юу? Ч одоо 100 хэдэн хууль зарим нь яг хөө тэр өмнө орж ирсэн зөвшөөрлийн хууль бодвол алдаануудаа засаад орж ирсэн баг. Тэгтэл энэ мэтчлэн ямар зараа нь үр дагавар гаргах юм бэ гэдгийг нь бодохгүйгээр маш юм либерал маягаар ингээ сайхан сонсогдох юмнуудаа оруулаад ирдэг. Гэтэ энэ бол цаашдаа одоогийн нөхцөл байдлаа үнэлэх тийм үү? Олон улсад болон Монгол улсад болж байгаа нөхцөл байдлаа үнэлээд манай улсын бизнесийн эрхчлөөнд ер нь юу болохгүй байгаа гэдгээ онилоод тэрийгээ сайн тодорхойлоо. Яг тэглээгээ чиглэсэн юм хийгээгүй л байх гэж би бол харахаар байгаа байхгүй юу? Тэгээ уг нь бол энэ нөгөө нэг танилцуулга эдэртээ юу нь болохгүй байгаа гэдэг тэр дүгнэлтүүд нь бол маш сайн гаргацсан байдаг. Энийг хийхин тулд тэгвэл ямар хуулиудаа, суурь хуулиудаа яаж шинжлэх үү гэдэг юм байхгүй нэг иймэрхүү юм байхаар би бол одоо энэ хуулийг гаргаад үнэхээр бизнес эрх орчин. За ажлын хэсгийн 8 номер хариулъя. За хөрөнгө оруулагчийн гомдол гэж төрийн байгууллага албан тушаалтны үйлдэл эсвэлтгүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчаас эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэ хуулийн 23 дугаар зүйл заасны дагуу гаргах хүсэлтийг гэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас түрүүчийн намжим гишүүний хэлсэн асуудалтай холбоотой. За гомдлын механизмыг илүү дэлгэрэнгүй болгож оруулж ирсэн заалт болохоор яг одоо төрийн байгууллагын эсрэг хөрөнгө оруулагчид гомдол мэдүүлэх эрхтэй яаж шийдвэрлэх вэ гэсэн механизм тодорхой болж орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл хөрөнгө оруулагч нь төрийн байгууллага албан тушаалтны хууль бус үйлдэл үлдэх улмаас сонирхол нь хүндэгдсэн талаар энэ гомдлыг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад буюу манай хөрөнгө оруулалт худалдааны газар руу гаргах юм эрхтэй болж байгаа. Тэгэхээр эндээс одоо холбогд. За гүцээ хариулж өгөх. 8 номерын микрофоныг нээ. Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга Зандан. За тэгээд үргэлжлүүлээд
хөрөнгө оруулалт худалдааны газраас холбогдох төрийн байгууллага руу санал дүгнэлт хүргүүлнэ. Цаад төрийн байгууллага нь эргээгээд хэрэгжилтийн талаар эргэж мэдэгдэж тайлагна гэдэг ийм механизм оруулж ирснээр онцлог байгаад байгаа. Тэгээ номинчин гишүүний ярьж байгаа тэр асуудал бол яалтчгүй илүү шүүхээр явхаар удаан процесстэй байдаг болохоор хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр болж өгвөл шүүх рүү очихоос өмнө маргааныг бас ивээр ингэж шийдэх ийм нөхцөлийг бий болгох зорилготой байгаа. Эхлээд гомдлыг шийдвэрлэж болохгүй бол үргэлжлүүлээд эв зүгээр эвлэрүүлэн зурчлах механизм үйлчлэнэ. Дараа нь болохгүй бол шүүх рүү явна гэсэн ийм зохицуултыг оруулж ирсэн байгаа. За жаргалын гишүүнээ асуулт асууя. Ямар ч үсэн гэсэн энх баяр сайдын танилцуулга